За ирээ. Сайн уу? Юу анда? За түрүүн бас лайв хийгээд фейлдчлээ. Тэгээд бас дахиад эхнээс нь явчихъя гэж бодож байна. Үзэгчид та бүхэнд Зэвэрэ ток шоу, ТV телевизээр хүрдэг те. Бас YouTube-ээр үздэг. Тэгээд үздэг байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн зочин бол өчтөр лайв хийгээд ярьсан. Дуучин их шиглэн 3 жил нэвтрүүлэгт ороогүй, ярилцлага өгөөгүй, анир чимээгүй байсан. Харанхан гүнэрж явсан. Дуучин гэрэл хийгээд гарч ирсэн. Гэрэл хийгээд гарч ирж байгаа. Эмо. Дуучин их шиглэн өнөөдрийн зочин байна. Тэгээд яг энэ лайвыг бол тодорхой цаг хугацаанд зорилготой хийдэг байх хэрэгтэй гэж би боддог. Тийм учраас та бүхэн дуучин их шиглэнгээс асуух асуулт байх юм бол яг одоо асууж байна. Заримыг нь одоо хариулаад, заримыг нь нэвтрүүлгээр асууж бас лавлий гэж бодож байна. Тэгээд эхлээд бас сүүлийн сонин сайхнаас ярив. Америк бас явсан гэсэн тийм. Нэг гадаад орноор аялал. Нэг 2 сар болчвол ирсэн. Юу хийсэн? Сарсан. Манай ээж тэнд идэв юм л та. Тэгээд хэсэг хугацаанд бас нэг хувийн тийм ажиллал явсан да. За тэгээ манайхан гоё эхлэн мэдлээ. Бүх зүйл мэдлэхээс эхэлдэг те. Facebook-ээр ер нь хэр залуучуудыг синдэж урмыг нь хугалж байна. Зөндөө. Зөндөө хэрэг үү? Тэгэл нэг 2-3 мянга гарал. Хай хөөрхөн шүү гинэ. Баярлаа. Cute стилтэй болсон те. Тийм ээ. Яг ямар стил гэдэг одоо яг энэ стилийг чинь. Ингээ зүгээр л би ингээл ингэж бомор сайдал боол гэл. Яг дэжүү харагдал цаазах гэл гэж байна. Нэр нь бол стил нэг стилээр баригдахгүй юу? Үгүй нэг тийч стил мэстэлхгүй. Ер нь жоохон чөлөөт тийм стил л байна. Хаан чамаагүй хинтээ чамаагүй зодтолтож чадна мадна гэсэн нэг юм биш. Хин би юу? Тий. Би юус тийм зодлоо бодод тийм аим биш шүү дээ. Аим биш юм уу? Тий. Хүмүүс ань тэгж ядд юм лээ. Аим тийм үү. Тий. Хай гинэ. Магадгүй энэ нэг аим өдрөм би. Боролцсон чийжтэй тий. Тий харж магадгүй. Зочин их гоё яригдчих юм. Би бол ингээ хальт гараал явчих. За тэгээд мандахаа яагаад чинь уран бүтээл хийхгүй байгаа юм бэ гинэ. Миний ер нь бол хийгээгүй харин тийм тэгээд хөлцөл өвчий зарим хүмүүс. Гэхдээ түрүү жил 2 сард тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд тэрийг хэсэг бүлэг хүмүүс үзсэн. Тийм тэгээд хитэн хүн бас CD гаргасан нэг 100% л хэвлүүлээ тэгээд дууссан шүү дээ. Хитэн үзсэн тоглолтоо чинь. Хаана ирсэн? 200-аас 300 үзсэн. Хаана ирсэн? X Club гэдэг. Айлгт тийм жижигхэн тийм VIP тийм тоглолт хийдэг гэсэн тийм. За энд асуултууд ирсэн байна. Яагаад монголчууд их шиглэн гэж жаахан архин дуртай шоучин гэж боддгийн болоо гэж. За энийг хоёулаа нэвтрүүлгээр яриа. За Peace from Эрдэнэт гинэ. Эрдэнэт юм уу? Үгүй. Юм шиг үү. Хэр уудаг вэ гинэ. Peace. Хэр уудаг вэ гэж юм. Үгүй яхаа тэгээд нэг тийж амар бол уухгүй. Гэхдээ уухгүй хувьд бол уунаа. Залуунд юу байх ёстой гэж бодож байна уу гэж бодож байна. Яг хаяад байх ёстой хэтрүүлэн хэрэглэх хориотой. Тэ. Таны хэтрүүлэн хэрэгэлдэг гэдэг юм л. Харин тийм хэтрүүлэн хэрэглэдэг гэдэг юм аа. Би тэгтээ тэгж хэтрүүлэн хэрэглэсэн удаа бол байхгүй. Аль нь гоё юу? Ер нь борш, цагаан, газ үгэлээд гэжтэй янз янз гэдэг шүү дээ. Аль нь гоё юу? Ер нь бол залуу хүний уух ёстой юм даа. Ер нь бол ундаа шүү дээ. Маунтин дэв. Лаг юм аа. Би харьцаа идвэ гинэ. 90-60 нэрээ. Тий нэрээ 90-60 гэдэг чи яг төгс харьцмаар биш гэж байна шүү дээ. Тий тэгэл яг 90-60 ирлэлээс үл үзсэн чинь. Танихоо. Гоё ихчээ. За хөөх ихчээ гинэ. Мөнх марал. Баярлалаа. Тий тэгээд амжилт их шиглэн чи шүү. Баг уугаарай гинэ. Тэгээ би хичээнэ. Чигийн Монгол рэпер дууны талаар гин заавал энийг жишээрээ заяа нэвтрүүлгээрээ. Бүгдийн лайваар ярьчихвал нэвтрүүлгийг утга учирыг болчих тэ. За энэ хин гин үг нэ. Намаг хэлээд тах шиг үнэ. Намаг оргил мөх гэдэг штэ. ТV телевизэн Зэвэрэ гэдэг ток шоу байгаа. Тэгээд гараад нэг 20 гаруй дугаар явсан. Тэгээд ер нь бол орж байгаа зочид нь хамгийн гол нь нэвтрүүлгээр байн гардггүй тийм хүмүүс ордог байхгүй. Зөв. Тэр нэлээд сонирхолтой байдаг байх гэж би боддог. Тийм тэр нь зүгээр шүү дээ. Тий. Би ч одоо баг 3 жил болж байна.
Тийм үү. Тий ер нь ярьслаа ер нь үг шүү. Тий. Баярлалаа намайг урилгыг Монголд авч ирсэн. Твээр гарч байгаа юм уу гэн. Яг нэвтрүүлэг бол бичигдэж эхлэегүй байна. Нэвтрүүлэг бол яг тун удахгүй нэг 10 20 минутаар бичигдэн. Тэгээд бэм гарагийн 22 цаг 30 минутаас гардаг байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс хизээ гардаг вэ гэж маш их асууж байгаа. Хагасны өрөө гардаг. Тэгэл ойлгочих. 22 цаг 30 минутаас хай хоёроо гэн. За гацаад биш гадаад нөхөртөө билүү гинэ. Би юу? Тэ. Гадаад нөхөртөө мө. гадаад нөхөр үргээд үлээ. Бага юм. Байхгүй шүү дээ. Ер нь Монгол хүнтэйгээс уух гадаад хүнтэйгээс уух. Ер нь тэр үедээ би хэлж мэдэхгүй. Монгол хүнтэйгээ л суун муу гэсэн зорилго байхгүй юм уу? Хүнтэйгээ суун. Хөхт толботой л хөхт гаргана. За болоо. Ил бод тийм үү эсвэл зүгээр үгүй юм уу? Ер нь бол тийм л бодолтой явдсан шүү дээ. Тэгэхдээ бас яг бодоход одоо нэг залуучууд тэг мэдгүй тий. Тийм үү. Аа. За хай гинэ. Тэгээд амжилт хүсье сайхан охин шүү. Энэ уудаг байна уу? Та нарт ямар хамаатай юм ийм асууж л байдаг гинэ. Ер нь тэгээд нэг сүүлийн үед тэр нэг папрац гэдэг зүйлээр бол айгүй хөт хийж бичсэн шүү дээ. Уудгалг нь ямар олон хүмүүстэй яасан ийсэн л гэн тиймэрхүү нүүд бичсэн л яг тэрийг анзаардгүй. Тэгээд өнгөрөөцөн тэр нь л жоохон буруу юм болчих шиг боллоо. Тэгээд ерөнхийдөө тэгж дийлэх юм тэгж ойлгох юм шиг лээ. Асуултанд хариулаа явуучих юм уу гинэ. Энэ бол ингэж байгаа. Ганц хоёр одоо нэг энгийн зүйлүүдийг бол энэ лайв дээр ярьчихна. Тэгээд жоохон ноцтой гэсэн зүйлүүдийг нэвтрүүлгээр ярих учраас бас асуултуудыг зарим нь хариулаа явуулчихна. За баарн шоудж байгаад шигтүүлж байсан үг. За энэ талаар бүгдээ нэвтрүүлгийн тэрээр болъё те. За пров цогт хай гинэ. Чигтүүлж байсан юм. Тийм. Чигтүүлж ардаа шүү дээ. Нааш. Гэтэ ер нь хэр ааштай баар нэг залуу мал очоод хишглээ гэх зайл гэлдэхүү эсвэл наашаа хажигштай юм тийм шиг тийм жоохон тийм яах гээд байна л зожиг юм уу хажиг юм уу хажиг юм уу за би дууг нэг сонсдог сайхан дуулдаг бүсгүй одоо уран бүтээлээ тойрож байна уу гин за уран бүтээл ер нь удахгүй хийх бах те аа хамт дуугарах байлаа тийм production одоо би production одоо энэ хавар үйл ажиллагаанд ийм байдлаар орно тэгээд шинэ зүйлүүдээ одоо төрөх байхаа тэгээд тиймэрхүү яриа нэг бас байх хэрэгтэй гэж би боддог хар PR хар юм уу дарк ямар дарк юм бэ харанхун гүн рүү хамтдаа гүнэрцгээ гэдэг юм хийхгүй юм л даа л гин хөөх юм бэ гин сайн шинэ уран бүтээл хийхгүй юм уу яагаад таг болчихвоо юу болов хүүхдтэй болсон гэд байсан худлаа юу гин за энийг нэвтрүүлгээр ярив бит яриулаа 100% A гэд ганц дуулъя л даа гин ийм дуучин байдаг үлээ гин фейсбુક нь өгөөч хишиглэн гэчээ фейсбુકийг ингээд зарлж энэ төр болох юм уу болно нэг хишиглэн лилүү гэдэг байгаа латинаар тийм латинаар хишиглэн лилүү гэд байгаа юм байна тэгээд бас найзын хүсэлтээр авах уу аюул зүгээр авчдаг шүү дээ айгу баг найзтай биш тийм би авчдаг шүү дээ авчихоо за уран бүтээл урд хийгээрээ гоё дуучин шүү би даанч юу би даарч байна гоё дуу шүү гинэ миний дүү өөрийн хөрөөл байдаг бол энэ чиний амьдрал амжилт гинэ баярлаа хоолой нь яадсан би ханаа төрсөн юм уу тийм ханаа төрсөн тийм үү би бодох хэрэгтэй залуу дээрээ би ярилцахгүй бол бүтлэн сайн нэг тийм шинэ жилээр нөө дараад тэгээ яг он гарахад танилцтай л гарчлаа одоо тэгээ энэ жилчингээ ханаад хэлэх юм би даарч байна гэдэг дууч ямар хайтай лээ би даарч байна тэр дуу дууснаас хойш амар даарсан би тийм би одоо нэг халууц чинь гэдэг дуу гаргамаар байна халууц чинь гэдэг одоо нэг жоохон тийм харанхуй гүн рүү штэ гэрэл гэгээрөө нэг жоохон тийм юм хэлэхгүй бол жоохон арай л дарк юм байна штэ 100% их гоё дуу шүү гэн. Нэвтрүүлэг хизээ гарах бай гэн. Бэм гарагийн орой гарна. Тэгээд 100% гээд дууг ер нь ингээд нэг high five гэж байсан шүү дээ. Тий high five. Тий. Тэрэн дээр нэг профайл дээрээ дуу тавьдаг байсан шүү дээ. Тэр 100%-ийг октод их тавьдаг байсан. Тэгэл тэр дууг тавихаар нэг тий дууных нь өгөнч тэр би ер нь бол тийм нэг амархан биш шүү гэсэн утгатай шүү дээ. Ер нь жоохон дива талтай. Тий, дива талтай тий. Тэгээд тэр дууг өөрийгөө амар кул гэж боддог октод их тавьдаг байсан байхгүй.
Тийм. Их гоё кул доо шүү гэж бас хэлэх гээд байна. Ямар амир Баярлалаа. хурц нүдтэй юм бэ. За баста удаан хараагүй байж тээ гоё юм бэ амжилт хүсье гэн. Гоё дуучин шүү. Хоолойн солиотой. Хоолойчин солиороод юм уу? За тэгээд их шиглэн гэдэг дуучин байна. Тэгээд зарим нь бас таньж байгаа юм мөртлөө таниагүй юм шиг царил нэг тийм хэсэг үлдээгээд тэ. Facebook дээр ер нь ингээл чамааг муулаад ингээл инхээр чи хэр яаж хүлээж авдаг вэ? Гүн их хүлээж авдаггүй шүү дээ. Тоодгүй юм. Тоодгүй ч гих цаашаа чи ер нь тэгээд нэг бас яг нөгөө урлаг юу тал руугаа нөгөө яг орж амжааг болохоор тиймэрхүү ярианд бүр баг тасчтэй. Би реквест явуулсан шүү. Миний реквестийг аваарай их шиглэх хичээг мөнх марш. Энэ хин гэдэг нь их шиглэн гэдэг юм. Харанхан гүнэрдэг. Deep dark ninja гэж. Агима их шиглэн хоёр адилхан юм аа. Хоёр найзууд уу? Найзууд. Тэг ер нь жоо төстэй шүү. Гэхдээ миний ингээм тийм шүүд унаа тэгээ жоохон ирүүний тал дээр жоохон асуудал үүссэн. Шами тий. Тийм шами. Гэхдээ юу одоо ингээ аппарат зүүж авал та. Авцсан юм даа. Авцсан амар ядгаатай санагдав. Авдаг аппарат юм уу тий? Тийм. Авдаг аппарат худлаа гэдэг юм уу? Тийм. Ялангуяа бид нар шиг залуучууд 2 жил авчаад нэг авдгүйг нэг мөсөн зүүчихгүй тэгэл амж шүү дээ. За нэг хөөх яг өөрийнхөө амжилт гинэ. Баялаа. Зэний ягаад туслалч. За тоглосон шүү давгүй дуучин гинэ. Тийм бил үү тий. Ой шууд яг би яг чамайг олж аваа. Олж авч байгаа. За хэдэн оных вэ гинэ? Оныг одоо хилчил зүгээр үү? Хамаагүй. 80 оных штэ. 80 он Монгол юм уу? Хоёул ивэл юм шүү дээ. Би ч 85 оных шүү дээ. 85 оных юм. Тий. Бодлоо. За их шиглэн гэдэг нь чихэн нэр юм уу гинэ? Авгаалсан нэр. Чихэн нэр чихэн. Болор туяа. Болор туяа. Яагаад их шиглэн гэдэг вэ? Авгаалсан нэр нүг яа нөгөө ингэж заавал дуудахгүй болохгүй гэдэг. Лам хоо. Тий, тэгсэн нэр. Нэр хүндтэй энэ төр гэдэг шүү. Тий, тэгсэн нэр. Болор туяа гэдэг яагаад хүндтэй шүү? Тэр чимдгээ. Дуучин болттой ямар харьцаатай вэ? Хүмүүс нөгөө талаараа их ярьдаг. Болттой жиг зүг хийдэг үг гинэ. Одоо уулзаагүй бараг 7 жил болж байна. Жиг зүг хийх ч нөхцөл байхгүй юм ч таавсаа. За, игдүүдэд царайтай юм аа. Сайн уу ахын дүү таньж байна уу гинэ гантлаг гэдэг фэйсбүүк дээр. Таньж байна уу? Тий. Хөөрхөн шүү гинэ. Баярлалаа. Хэдэн шивэстэй? Шивэс харуулъя тэхөө. Одоо ингэ харагдах нь юм. Энэ яд ямар утгатай шивэс вэ? Галуус 4 махад. Балиа бали шивэс мэс авах юм. Угаасаа л нэвтрүүлгийг гарна штэ. Тэ нэг харж байна уу манайхаа? Гал ус агаар салхи. Энэ төлцөн сорив юм уу цогтолт нөгөө? Тийм төлцсөн. Энийг хараад л тхөө. Энэ юу гэсэн үг? Энэ яг зөвөр оргуу хооснос юм хэлдэг. Төв төсгөлтэй. Аавск. Бүгд энэ хэр жижиг хэрэглэх үү? Нэг тэгдэг шүү дээ. Тийм үү? Хэр гангалдаж хичээдэг вэ? Яг гангалах үедээ гангална. Ямар үед гангалах вэ? Одоо тэгэл өвчлөг тэгэл одоо арга хэмжээ үед тийм юм дээр гангална. Аватар шиг юм байна шүү дээ. Тийм юм бэ нөө. Ямар юм бэ? Нэвтрүүлэг хэзээ гарах вэ? Заавал үзнэ. Нэвтрүүлэг энэ 7-ны бэм гар гэдэг чинь өндөр хэд юм бэ? 11 сарын 5, 6, 7-ны. 1 сарын 7-ны орой 22:30 минутаас гарна. YouTube дээр шууд нэвтрүүлэг гараад ардаас нь орчиж байгаа болохоор YouTube-ээс ч гэсэн үзэх боломжтой. Тэгээд маш олон хүмүүс бас энэ нэвтрүүлгийг үзэх байхаа гэж бодож байна. Ягаад гэхээр их шиглэн чинь залуун дива гэж ярьдаг байсан шүү дээ. Байсаарч байгаа. Байсан гэдэг. Их шиглэн гэж өнгөрсөн цаг дээр андуурчлаа уучлаарай. Одоо залуучуудын эрлэг гэж байгаа. Тэр залууг шидэж явдаг юм уу? Тэр залуу тэрийг сүүлийн маа дүүнэр аягүй хүзэл би тэгэл энийг л зарим юмнууд нь аягүй үлдээд байгаа шүү дээ. Сая зөв маркетинг менежменттэй гарч ирж байгаа гэж байна. Мундаг тий? Тийм мундаг аягүй мундаг. Өөрөө зохиолоо бичсэн байл шүү дээ. Тийм байлээ. Харин сургууль төгсө удааг байгаа гэсэн аягүй мундаг залуу байлаа. Надад таалагдсан. Тийм хүмүүс их байвал бас гоё
Тэ? Тийм таалагдах нь яг эрэгтэй хүн талаас нь таалагддаг юм уу? Зөв уран бүтээлч талаас нь Уран таалагддаг юм. бүтээлч талаас. Үсэн хийх маамуу шиг царайн дээрээ бүр хөөрхөн харагдаж байна л гэж тийм. Миний үзэх дуртай нэвтрүүлэг шүү. Стогой хоолойтой хөөрхөн охин гин. Чи эмо. Би эм Гэтэ ингэж үдэхээр дагаж эм орчих гээд айгу хэцүү. сүлээд амир эм орчоо. За хаа ярддаг байсан уу гэх юм. Ер нь мэдхгүй ойлгохгүй. Одоо энэ юу яадаг залуучууд ингээл ингэдэж штэ. Айгу урд ингээл эрт ингээл булах шүүг мөө бөмслөө гэдэг өчтөрхөн харж ирсэн баггүй. Залуугаас булан өмслөө инглээд өгшрөөд юу өмсөх юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр юу гэж боддог вэ? Тэг чи булан өмсдөг үү? Үгүй монголчууд ч угаасаа өөрсдөө гал мах өдөө өмсөхгүй юу? Энэ газар шороо нугасаа тийм далаа малаа устаа ойрхон биш. Тэгээд нөө гал мах өдөө өмс. Тэгээд булах ч угаасаа өөрөө усны амьтаа. Тэгээд булан өмсөхөр юм. Цаанаасаа нөө хиймэр сүлд ороод дарагдчих идэг юм байл л дээ. Тэгээд тэрийг бас хэлмээр л юм бас тийм. Тэгэхээр бас би бол тэрийг эсрэгүүддэг тийм. Ер нь их тийм амьтны юм ер нь жоохон тийм шүү дээ. Цаанаасаа байглаасаа тийм болов гэж боддоо шүү дээ. Эмо гэдэг үг чинь эргүү мангар охин гэсэн үг гэж байна лээ шүү дээ. Тийм үү. Ямар юм бэ? Ямар амар dark юм бэ? Хэр айлгүй шиглээ. Айлгүй гэж юм. Айлтай шүү дээ би айлтай. Айлтай. Тийм айлтай шүү. Гайгүй. Гайчуу. Хөтлөгч бүлүүлэг юм байна. Бүдүүлэг ээ. Тургаал шүү дээ. Гайгүй шүү дээ. Тий, айгүй дэжүү дээ. Дэжүү агтаа сайн дэжнэ. Яа. Айлын нэр орой кино үзэх юм уу? Кино, ямар кино үзүүлээ? Хамаагүй шүү дээ. Айлаа кино үзээ л дээ. Би сая тэр сүүл нөгөө юу үзсэн шүү дээ. Хоёр ганц би хүн яга кино үзэж болдгоо юм шүү. Passengers нөгөө. Хинтээ үзээ. Найзтай үзээ. Ер нь ингээ залуучуудын хэр кино дээр үзэж болцоонд хэр явдаг вэ? Кино ер нь үзчихдэг шүү дээ. Болцоонд хөөрөл явах уу? Болцоонд ер нь яваг амар үзчихдэг те. Би болцоонд ер нь яваг үзчих. Яга удаа. Яга удаа. Ажил гэр тэгээд хувийн ажил ягаад ороод байна. Тийм үү. Болохгүй шүү. Тэр нь бас эрэгтэй хүмүүс нөлөөл тэр нь эрэгтэй хүмүүсийн буруу биш үстэй юм бол те. Эрэгтэй хүмүүс ч үстэй. Эрэгтэй юм шүү те. Эмэгтэй хүнийг өөрж оролцоод жаахан соёлтой яриач хөтлөгч. Айгуу. Миний асуулт нэ Эва юу гэж асуусан бэ? Та хоёроос юу? Хоёр нь ч. За тэгээд би нэг ийм би ингэж бодоод идэв. Ингэж боддог. Хүн нэг л дэлхийд нэг л байдаг шүү дээ. Тэгээд одоо жишээл бүгдээ бодоод үзээ л да. За саний би хоёр хүн таалагдахгүй байлаа гэж бодъё те. Хоёр хүн таалагдлаа. За тэгмүүд би таалагдахгүй хоёрын зөвлөмжийг яваад аюугаа соёлтой болчихлоо. Тэгмүүд нөгөө талын хоёр хүн таалагдахгүй болчихно. Тэнгүүд ерөөсөө нэг л гаргалгаа байдаг. Та зөвхөн өөрөөрөө бай. Тэ өөрөөрөө байгаа. Гэхдээ өөрөөрөө байна гэдэг нь насан туршдаа нэг нь далдах хэвээрээ байна. Насан туршдаа нэг дуугой хэвээрээ байна гэсэн үг шүү дээ. Хүн байнгын хувьсаж өөрчлөгдөж сайжирч идэг учраас энэ тал дээр бас манайхан гоё өөрөөрөө байх хэрэгтэй гэж би боддог. За та юу суух уу? Нэрэ бай. Өөрөөрөө бай. Өөрөөрөө бай гэж байна. Бай. Та хоёр яг надад тэгээд чи Facebook хаяг. Миний Facebook хаяг юун дээр байгаа шүү дээ. Зөвүүн яриа гэдэг пэйж л орнгууд байгаа. Зөв латинаар оргил гээл зай аваад тайван гээл өччих. Тэгээд гараад байна. За тэгээд зөвүүн яриа өнөөдөр бол зөвүүн болноо. Тэгээд жоохон хувийн тал руу орвол зүгээр гэх шиг лээ. Тэгж шүү. Нээлттэй ярилцсан үстэй. Тэг. Зүгээр. За тэгээд 244 хүн үзэж чинь маш баяртай. Өчтөр миний төсөөд юм шиг байла. Тэгээд лайв хийсэн чинь нэг дор 400 хүн үзсэн намайг. Тийм. Оо гайхалтай юм шиг. Намайг харин 100 хүн үздэг хөө. Ямар гоё юм бэ. Deep байгаас тээ. Тийм байна. Шиглэн хөөх харагдаж чинь. Харин их cute стилтэй юм байна те. Яа наа хөөх юм даа. Хөөх. Тэгээд нэг юм хэлэх гэж яг зөв тайлбарлаад нэг үгээр давчхан хэлчихээр зарим нь ойлгохгүй байгаа учраас нэгэнд ярьж байгаа юм чинь дэлгэрэнгүй нэг яриад арчих хэрэгтэй. За тэгээд манайхан гоё асуулт асуугаарай. Одоо манай зочин бол дуучин их шиглэн 3 жил нэвтрүүлэлт ярьцлага өгөөгүй 3 жил бас уран бүтээлэн дээр бас жоохон гарахгүй явжсэн. 14 онд бас Рэпержи энтертэй хамтарч ирсэн те тэр талаар нь бүгдээ ярина. Тэгээд асуулт миний бас бодоогүй асуултыг та бүхэн асууж болно. Лайв гэдэг чинь одоо ийм хөгжсөн заавал зурагтаар үзэх биш.
Нэгөр ч гэсэн бас гоё ярилцъя гэж бодсон. За өөрөөр байна гэдэг нэвтрүүлэг ч юм хүлээж авах бол өстой байх та юун дээр вэ гэдгийг энэ гэнэ. Тэгээд авахын аваад хаяхын хайж байгаа гэдэг бас манайх ойлгоорой. За бүр найрах гээд их шиглэн гин. Ямар нэгэн зүйл тавилттай байх хэрэгтэй тий. За их шиглэн уран бүтээл хийхгүй байгаа мó гэх. Хийж байгаа. Өөрөө бас хувьдаа студидтэй босоо. Манай студидээр ороод хэлээрээ. Гэхдээ энэ талаар жоохон дараа нь дэлгэрэнгүй ярьж хүргэнэ. Захирал болсон юм шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Би захирал бүсгүүдэд суух юмсан гэж их багтаа боддог гэж лээ. За тийч зүгээр л байна шүү дээ хаахаа. Би ч өөр нэгтлээ шүү дээ. Тийм гэсэн тий? Тий, тэгээд мэргэжлэр ажиллаж байгаа юм уу? Харин мэргэжлэр ажиллаж байгаа урлагаас холдчихлоо л доо. Тэгээ одоо л урлаг илүү чухал байсан уу? Яг магадгүй яг тэр үед сонголт байсан байх л тий. Амьдрал урлагаар яваад мөнгө олох боломж байхгүй юм уу? Би нэг тийч урлагаар яваад мөнгө олъё гэж боддог л тий. Яагаад гэж? Амьдралаа юу нэр өсөх юм? Үгүй яхаа. Гэтэ урлагийн буян гэдэг чинь бас сайхан зүйл шүү дээ. Тэгээд хүмүүс бас тэрийг тэгээд ойлгох нь байгаа. Урлагийн буян дааж чадаагүй гэж чамаа яриад юм бэлээ? Яг тэгээд эсвэл тийм юм байгаа. Тэн дээр чи дааж чадсан гэж бодож байна, дааж чадаагүй гэж бодож байна. Ер нь дундыг байна дөө. Ер нь дунд чиг ярьдаг амьдрал дээр. Алтан дунд чиг. Мэргэжил нэг юм байна. Нябо гоё шүү гинэ. Дуулж болох уу гинэ. Ханиад төрсэн байгаа шүү дээ. Ямар дуулах юм? Хамаагүй шүү дээ. Би нэг дуулыг шаарддаг үзэгчд л өсч байна. Тийм үү. Ямар сони. 100% муугаас дуулал гоё л ах. Би зүгээр гоё л гэж хэлж байгаа шүү. Би 100% дуулахгүй. Юу дуулах юм? Би та нарт шинэ зохиосон дуу. Эмо стилээ дуулах юм уу? Эмо стилээ дуу. За. Та нарт зориулъя л да яах вэ те? Одоо 230 үзэж байна те. 230 их шиглэнгийн дууг сонсноо гэдэг бас. Би хажууд нь суугаа сонсно гэдэг бас их язтай залуу юм. Жудоор хичээлдэг. Тийм үү? Спортлог вэ гэсэн. Жудоор хичээлдэг шүү дээ. Тийм үү? Би жудол бүхий барилддаг бас. Алдар спорт ороонд. Тийм үү? Хоёулаа ганц барилдчих юм уу энэ камера тавьчихад. За яг ёо. Ер нь хэр оргийн эрэгтэй хүн хоргоовол аваад шидчих юм байна тийм. Үгүй нэг тэгж авч 20 дээд байдсан шүү дээ. Бас гимтэйчүүл яах вэ? Гимтэйчүүл аюу юу юм шүү. Тэгж өстө бол. Асуудал орно тийм. Цагдаа зэрэглэх гээд. За 2-2-5-аад болчих гинэ. За гас. Оо надад байхгүй бүхэн учаам минь. Шалт тийг ба. За тэгээд бүгдээ хальт гоё дэмжээд гоё ганцхан бодыг сонсч тий. Ингэж байгаа. Согтуу байгаа мó гэдэг. Чам хүмүүс ингэ зүгээр үед чи согтуу байгаа мó гэдэг. Хан тэгээд байдаг юм л да. Жохон. Хөөний тайп ч угаасаа юм шүү. Ер нь тэгээд байт юм аа. Согтуу юм уу л гэдэг. Согтуу биш үстэй. Одоо ч ариг дараас өнөртөхгүй байгаа. За байж би лайвад дуусчихад эхлэе. За тэгээд ганц дуугаад болох уу? За тэгээд. За тэгээд би бас гой сонсоо тий. Дуу дуулаач гэдэг нэвтрүүлэг биш л тий. Зүгээр лайв хийж байгаа юм чи. Айгу эвгүй л та. Хайд ирсэн байна. Тийм уушлаа. Тийм. За. Хөгжилтэй штэ л юм. Дуулъя коммент хийх үү за. За тэгээд за. За би ч юу нэг юуг л дуулъя л та. Юг. 2-2-5 биш ээ. Ямар дандаа идэх дуртай. Би ч ер нь жоохон гадад донд аяг дуртай шүү дээ. За гадад болъё. Гоё. Заач. Аян орж ирж байна. Энэ бол хайрын дуу. Энэ бол хайрын дуу. Ертөнц дэлхий дээр ирэх дуу. Coming soon гэж байна шүү дээ. За товчбөгөө тодорхой баярлаа. За тэгээд зүгээр л ярьд юм байна шүү дээ. Яац юм бэ гэн. Тэгээд одоо энэ бол лайв өндөрлөх төгч байна. Яг богинохон явдаг. Тэгээд манайха яг одоо асуух асуулт байх юм бол асуугаарай. Нэвтрүүлгээр би асууж ирээ. Нэвтрүүлгээ сайхан бичээд. Хүмүүс лайверчд одоо дуулаад 2 цаг магдуулт юм л ч дээ. Харин тийм байх. Хийш нэг хиймэр ч юм уу те. Бас нэг хийж болохгүй мó. Болох юм байна те. Хий та төглөөд. Ямар нэгэн сэдвийн талаар ярилцж байгаа мó гэн.
ямар нэгэн сэдв мэдрэлт барагдаагүй зүгээр л нэвтрүүлэг эхлэхээс өмнө та бүхэнд асуулт байх юм бол асуугаарай гэж хүсэж байгаа. Тэгээд маш олон хүмүүс бас их шиглэн хараагүй удаж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд хараагүй хүмүүс ингээд нэг олон төл хүмүүсийг ингээд хараагүй гэж харахаар нэг уулзаагүй удсан хамаатандаа уулзаж байгаа юм шиг аюу гоё тийм дотны сэтгэл төрдөг штэ. Тэгээд би бол их шиглэн танихгүй анх удаа л өнөөдөр уулзаж байна. Тэгээд ер нь бол их нээлттэй чөлөөтэй юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд нэвтрүүлэг бас их гоё болох байхаа гэж би хувийнхаа зүгээс бодож байна. Тэгээд гоё нээлттэй ярьж байгаад баярлалаа гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Тамжт гэсэн маш их баярлалаа тий. Тэгээ оны эхний бас одоо өглөө surprise байлаа тий. Тийм учраас BM гарагийн орой 22 цаг 30 минутаас та бүхэн үзээрэй. Яг одоо бүгдээ нэвтрүүлгийг эхлүүлье. Нэвтрүүлэг бол BM гарагт гарах учраас бас тодорхой хэмжээнд багахан цаг хугацаанд ч гэсэн их шиглэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд их шиглэнгийн Facebook нь бол их шиглэн Lilo. Тэгээд хамтдаа харанхуун гүн рүү Dark ямар гүнэрцгээе. За тэгээд бүгдээ нэвтрүүлгээр олзъя. Түр баяртай. Зочд нь хамгийн гол нь нэвтрүүлгээр байн гардггүй тийм хүмүүс ордог байхгүй. Зөв. Тэр нэлээд сонирхолтой байдаг байх гэж би боддог. Тийм тэр нь зүгээр шүү дээ. Би ч одоо баг 3 жил болж байна. Тийм үү. Тэр нь ярьслаа ер нь юу шүү. Тийм. Баярлалаа намайг урилгыг мөнхөл авч ирсэн. Твээр гарч байгаа мөнгө. Яг нэвтрүүлэг бол бичигдэж эхлэегүй байна. Нэвтрүүлэг бол яг тун удахгүй нэг 10-20 минутаар бичигдэн. Тэгээд BM гарагийн орой 22 цаг 30 минутаас гардаг байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс хизээ гардаг вэ гэж маш их асууж байгаа. Хагасны өрөө гардаг. Тэгэл ойлгочих. 22 цаг 30 минутаас хай хоёроо. За гацаад биш гадаад нөхөртөө билүү гинэ. Би юу? Тэ. Гадаад нөхөр байдаг л байгаа юм. Байхгүй шүү дээ. Ер нь Монгол хүнтэйгээс уух уу, гадаад хүнтэйгээс уух уу? Ер нь тэр үедээ би хэлж мэдэхгүй. Монгол хүнтэйгээ л суун муу гэсэн зорилго байхгүй юм уу? Хүнтэйгээ суун. Хөх толботой л хөхт гаргана. За болоо. Гэж бод тийм үү эсвэл зүгээр үгүй юм уу? Ер нь бол тийм л бодолтой явдсан шүү дээ. Тэгэхдээ бас яг бодоход одоо нэг залуучууд тэг мэдгүй тий. Тийм үү? Аа. За тэгээ манайхан гоё эхлэн мэдлээ. Бүх зүйл мэдлэхээс эхэлдэг те. Facebook-ээр ер нь хэр залуучуудыг синдэж урмыг нь хугалж байна. Зөндөө. Зөндөө хэрэг үү? Тэгэл нэг 2-3 мянга гарал. Хай хөөрхөн шүү гинэ. Баярлаа. Cute стилтэй болсон те. Тийм ээ. Яг ямар стил гэдэг одоо яг энэ стилийг чинь. Ингээ зүгээр л би ингээл ингэж бомор сайдал боол гэл. Яг үдэ чуу харагдал цаазах гэл гарч байна. Ер нь л стил нэг стилээр баригдахгүй. Үгүй нэг тийч стил гэхгүй. Ер нь жоохон чөлөөт тийм стил л байна. Хаан чамаагүй хинтээ чамаагүй зодтолтож чадна мадна гэсэн нэг юм биш. Хин би юу? Тий. Би юу тийм зодоо бодод тийм аим биш шүү дээ. Аим биш юм уу? Тий. Хүмүүс ань тэгж ядд юм лээ. Аим тийм үү. Тий. Хай гинэ. Магадгүй юу нэг аим өдрөм бий. Боролцсон чийжтэй тий. Тийч харж магадгүй. Зочин их гоё яригдчих шин. Би бол ингээ хальт гараал явчих. За тэгээд мандахаа яагаад чинь уран бүтээл хийхгүй байгаа юм бэ гинэ. Миний ер нь бол хэвтрүүлэр хэлдэг гэдэг юм аа. Би тэгтээ тэгж хэвтрүүлэр хэрэглэсэн удаа байхгүй дээ. Аль нь гоё юу? Ер нь борш цагаан газ зүгэлээд штэ янз янз гэдэг штэ. Аль нь гоё юу? Ер нь бол залуу хүний уух хэвээр юм бол ер нь бол ундаа штэ. Mountain Dew. Лагима. Би харьцаа хэд вэ гинэ? 90 Нэрээ. Тэ нэрээ 90 гэдэг чинь яг төгс ярьцмаар биш гэж байна шүү дээ. Тэгэл яг л 90 ирлэлээ сүлд үзсэн чинь. Танихоо. Гоё ихч. За хөөх ихч шүү гинэ. Мөнх марал. Баярлалаа. Тэгээд амжилт их шиглэн чи шүү. Баг уугаарай гинэ. Тэгээ би хичээнэ. Чигийн Монгол рэпер дууны талаар гин. Заавал энийг жишээрээ заяа нэвтрүүлгээрээ. Ингээ бүгдийн лайваар ярьчвал нэвтрүүлгийг утга учирг болчих те. Яа энэ хин гинүг нэ. Намаг хэлээд шиг гэнэ. Намаг оргил мөх гэдэг штэ. ТV телевизэн Зимээрээ ток шоу байгаа. Тэгээд гараад нэг 20 гаруй дугаар явсан. Тэгээд ер нь бол орж байгаа. Үгүй харин тийм тэгээд хөлцөл өвчий зарим хүмүүс. Гэхдээ түрүү жил
2 сард тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд тэрийг нэг хэсэг бүлэг хүмүүс үзсэн. Тийм тэгээд Хэдэн өөрийн бас CD гаргасан нэг 100% л хэвлүүлээ тэгээд дууссан шүү дээ. хэдэн үзсэн тоглолт чинь? Хаана хэлсэн? 200-аас 300 үзсэн. Хаана хэлсэн? X Club гэдэг. X Club. Айлгт тийм жижигхэн тийм VIP тийм тоглолт хийдэг гэсэн тийм. За энд асуултууд ирсэн байна. Яагаад монголчууд их шиглэн гэж жаахан архин дуртай шоучин гэж боддгийн болоо гэж. За энийг хоёулаа нэвтрүүлгээр яриа зэ. За Peace from Эрдэнэт гинэ. Эрдэнэт юм уу? Үгүй. Юм шиг үү. Хэр уудаг вэ гинэ. Peace. Хэр уудаг вэ гэж юм. Үгүй яхаа тэгээд нэг тийж амар бол уухгүй. Гэхдээ уухгүй хувьд бол уунаа. Залуунд юу байх ёстой гэж бодож байна уу гэж бодож байна. Яг хаяад байх ёстой хэтрүүлэн эргүүлэх хориотой. Тэ. Таны хэтрүүлэн эргэлдэг гэдэг юм л. Харин За ярил. сайн уу? Юу анда? За түрүү бас лайв хийгээд фейлдчихлээ. Тэгээд бас дахиад эхнээс нь явчихъя гэж бодож байна. Үзэгчид та бүхэнд Зэвэрэ ток шоу, ТV телевизээр хүрдэг те. Бас YouTube-ээр үздэг. Тэгээд үздэг байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн зочин бол өчтөр лайв хийгээд ярьсан. Дуучин их шиглэн 3 жил нэвтрүүлэгт ороогүй, ярилцлага өгөөгүй, анир чимээгүй байсан. Харанхуй гүнэрж явсан. Дуучин гэрэл гигээд гарч ирсэн. Гэрэл гигээд гарч ирж байгаа. Эмо. Дуучин их шиглэн өнөөдрийн зочин байна. Тэгээд яг энэ лайвыг бол тодорхой цаг хугацаанд зорилготой хийдэг байх хэрэгтэй гэж би боддог. Тийм учраас та бүхэн дуучин их шиглэнгээс асуух асуулт байх юм бол яг одоо асууж байна. Заримыг нь одоо хариулаад, заримыг нь нэвтрүүлгээр асууж бас лавлий гэж бодож байна. Тэгээд эхлээд бас сүүлийн сонин сайхнаас ярив. Америк бас явсан гэсэн тийм. Нэг гадаад орноор аялаад. Нэг 2 сар болчвол ирсэн. Юу хийсэн? Сарсан. Манай ээж тэнд идэв юм л та тэгээд. Хэсэг хугацаанд бас нэг хувийн тийм ажиллал явсан ба.